Хяналтын нэгдсэн төвийн засвар үүсгэх хариуцлага засварч нар хөөдөг юм байна. Угаар мэдээж хэрхэн зөв байрлал талаар мэдээлэл өгье. Дамжуулалттай угаар мэдэрч байгаа. Манайханд өрхөдөд ингээд тавьдсан 70 гаруй мянган ширхэг. Энийг манай иргэд жоохон буруу байрлаад байдаг байхгүй. Зарим улсууд ингээд багнаасаа ингээд зүүгээд ингээ орхичдаг. Энэ бол буруу. Эрэг бол зарим улсууд энэ хүчнийхээ хоолойд ингэж хийж тавьчаад угаар мэдэрч дуурсан гэдэг байхгүй. Энэ бас буруу. Хамгийн гол энэ зөв байрлал энэ тоон дээрээс доошоо ингэж харж байрлал зөв. Ягаад энэ ингэж байрлах зөв гэх юм бол угаарын хий нөө гэрийн төсөөс дээшээгээ халуу өгдөг учраас энэ төхөөрөмжийн мэдэрч нь энэчнээ байдаг доошоо харсан байралтай. Ер нь баашинтай ярьж ирсэн яг адилхан таазнасаа доош хар. Энийг залгуурыг манайхан ердөөсөө салгачдаг. 24 цагаар энэ залгаатай байх юм бол манай операторууд хянаад сууж идэг байхгүй. Энийг төхөөрөмжийн тооноод энэ дээшээгээ 200-аас 300 хүрэх юм бол шууд энэ төхөөрөмжийн мэдээлэл нь газрынхаа байштай хаягтай манай оператор мэдээлэл 24 цагаар өгч идэг. Таны угаар мэдээлэл дураад байна. Юунаас дуурваа гэдгийгч байнга асуулт авалдаг. Тэгэхээр энэ угаар мэдээлчийг 24 цагийн байнгын асаалттай байхын тулд заавал энэ залгуур нь тустай байх хэрэгтэй. Энд ягаад ингэж байрлгээд байгаа чинь надаас өндөр учраас угаарын хий надаас өндөр байгаа тохиолдолд угаарын хий бидэрт дуурж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд би өөрөө сэрэх хэрэгтэй. Тэгэхгүй усуд энэ доор ингэж тавьчихаар надаас нам учраас би өөрөө угаарцын дараа энэ угаар мэдэрч дуурна гэсэн.